За би энэ хилцүүлгийг өнөөдрийн хувьд бол дэмжих боломжгүй байгаамаа. Өнөөдрийн хувьд. Яагаад гэвэл Монгол улсын нэгдсэн төсвийн 16 оны төсөв хүрээний мэдээлэл 17-18-ын төсөөлийн хуулийн төсөл бол бодлогын том баримт бичгээ. 16 оныхон төсвийг бид одоо хилцэхэд энэ чинь одоо суур хилцүүлэх шүү дээ. Тэгээ тийм суур хилцүүлгийг бол шударгын төслийнхэн бол нухацтай авч үзэж нэг үрчлээ ярья. Бодлогын хуулиуд ярья. Тийм учраас салбар хариуцсан сайдын бүлгийн хуралдаар ураад ирээгүй л дээ. Тийм учраас бид нэгд өдрийн бүлгийн хуралдаар албан ёсоор сайд ирж бидний асуултанд хариулж саналыг сонсох ёстой. Тэгээгүй учраас бол яг өнөөдрийн хувьд бол хилцэх нь бол нэгэн одоо засгийн газарт орж байгаа нэгэн бүлгэд дээр нь энэ асуудлыг детальчилж яриагүй учраас энийг бид нэгд өдрийн бүлгийн хуралдаар ярих ёстой. Ер нь бол 16 оны төсөв хүрээний мэдээлэл гэдэг бол эндээс олон зүйлийг харах ёстой л доо. Төсөв хүрээний мэдээлэлдээ ганцхан Эрдэнэт сайд сууж явах ёсгүй. Түрүүн чи одоо гişүүд хэлээд байна шүү дээ. Сайдууд нь яач вэ? Зарлаад байдаг, хилээд байдаг тоохгүй шүү дээ. Их хурлаан тоохгүй байгаа энэ сайдууд засгийн газартай чинь хариуцлага ярих юм биш юм уу? Төсөв хүрээний мэдээлэл гэдэг бол энэ салбар болгоныг хариуцсан. Сая бол зарим хүмүүс ашигт малтмалтай холбоотой, төмөр замтай холбоотой, хөдөө аж ахуйтай холбоотой олон асуудлууд ярина шүү дээ. Тэгэхэд бол энэ их хурлын нэр хүнд ямар байгаа вэ? Засгийн газар өнөөдөр санал суудлын ширээнийхээ асуудлыг одоо ярьсаар байгаад хэдний сар болдгоо одоо ч гэсэн ярьсаар л байна шүү дээ. Төсөв хүрээний мэдээлэлгээд энэ маш чухал бичиг баримт. Тэгээ дээрэс нь эн чинь 17, 18 оны төсвийн төсөөлийн тухай бид чи ярина шүү дээ. Тэгээ ийм үед яагаад энэ одоо их хурлын гишүүдийг хэлж ярьж байгаа зүйлийг асуусан асуултанд хариулахгүй ингэ зүхтаагаад байгаа юм байна. Юунаас зүхтаагаад байгаа юм? Ажил хийж чадахгүй болоод асуудал тавихаар хариулж чадахгүй болоод зүхтаагаад байгаа юм уу? Асуудалтай болоод зүхтаагаад байгаа юм уу? Ингэж болохгүй шүү дээ. Ер нь их хурлын дарга ялангуяа энэ их том бодлогын холбогдолтой асуудлуудаар ер нь засгийн газрын гишүүд бүгдээр нь байж байгаа л хариулдаг. Тэгээд ингээд асуулт асуухаар ганцхан сайд сууж ийн ганцхан сайд руугаа бид бүхэл асуудлыг тавьж хариулуулдаг ийм практик хизээ нисгэлээ тогтцсон юм байна. Тийм учраас бол бид миний хувьд бол энэ их хурлын танхимын бүрэлдэхүүнийг ч харсан, засгийн газрын гишүүд нь ч байхгүй байгаа юм нөхцөлийг бол бид өнөөдөр хилцэхийг бол дэмжихгүй байна.